хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцэд дээрээ наа не ни на ну өсгөд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэм номын 35 үсэг бид нэг чигтээ 35 бид бүгд санаасоо хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэ чадна нэвтрүүлгийн ивент тэтгэгч анд хэвлэлийн газар эхэл соёлоо түгээцгээе. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийг эхлэж байна. Эхлэлийн маань цагаан талгуулсан Эрдэм номын 35 үсэг яг энд цугласан байна. Сайн уу? Үзэгчтэй манай өнөөдрийн дугаард нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн буян дэлгэр багштай 3-ын Жэнгийн Цэнхэр Харин миний зүүн гартаал нийслэлийн налах дүүргийн мөнхтүүд огштай 3-ын Жэнгийн Улборшор та бүхэн бидэнтэй хамтаа үг бүтээгээрэй гэж хэлье. Ингээд бүгдээрээ хамтаа ихний үеийг мэдэж байна хүүхдүүд ээ? За эндээс өмнө би вар гэхэд ордог В үсэг А В хүний дээд А үсэг эрдмийн дээд гэдэг тийм үү? Тэгэхээр надад өөрийгөө танилцуулах үсгнүүд өнө гараа өргөе. Цэ үсэг үү? Цаанаас хараад ир. Сайн уу? Сайн. За чи бидэнд гоё өөрийгөө танилцуулаарай. Намайг дорж бүрийн ханд гэдэг. За цэн үсгээ чи ямар үгэнд ордог вүлээ? Цэцэг цацраг гэхэд ордог. Ямар мундаг юм бэ? Цэгэр багийн хөгжөө дэмжигчд байна уу? За бүгдээ хамтаа улбар шар баг хэлээ явцгаая. Өө үсэг. Намайг им гигэнэ гэдэг. За чи бидэнд өөрийгөө танилцуулаарай. Өө үсэг ямар үгэнд ордё? Өндөг, өвөө. Өөр. Өрөм. Гэдэг үгнүүд ордё тийм үү? За улбар шар баг хөгжөө дэмжигчд байна уу? Гоног байна. Яг одоо нэвтрүүлгийн 1-р үеийг хэлэхэд бэлэн болсон байна. Энэ юу вэ хүүхдүүдээ? Сонсъё, харъя, бодъё тийм үү? 1-р үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. 2 дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. 5 4 3 2 1 нүдэнэрэ. За багууд анхаараарай. Энэ бол ямар нэгэн спортын нэг төрөл юм бэ шүү. Анхаараарай. Багууд үг бүтээх цаг эхэллээ. За 5 4 3 2 1 цаг дуслаа. Улбар шар багийн ханаас хараарай. Хөөе. Сайн уу? Сайн. За гараад ирсэн үү? Цаг дууссан. Хоцорсон байна. Гिचэл хоцордгоо. Оо ямар мундаг. Өнөп гэдэг үг бүтээсэн байна. Харин Цэнхэр багийнхан маань
Ястаа уншиж чадахгүй нэ. Дисней гинөө. Бараг Дисней гэж үччихсэн юм те. Энэ ихтэй үсгүй үсгүй. Оо чи ингэж хардаг нь зөв тийм ээ хөөхдүүд ээ. Үсгээ буруу харуулсан гараад ирсэн юм шүү те. За яагаад ийм Дисней гэдэг үгтэйсэн бэ? Дисней гэж юу юм? Нэг хүүхэн бос гээд. Босё босно уу? За чиний хувьд Зүгээр л чимээг сонссон чи юутай төстэй байсан? дэнсний бөмбөг. А? Дэнсний бөмбөг. Оо тийм үү, теннисний бөмбөг шиг сонсогдсон юм уу? Дисней биш, теннисний бөмбөг гэж хэлсэн юм уу те? Аа. За чиний хувьд. Адилхан. Тэгээ ягаад Диснейгээ бүтээсэн юм? Үсэг нь үрсэн юм уу? Зарим хүүхдүүд хамаагүй гараад ирсэн юм шиг байна. Юм шиг байна те. За тэгвэл бүгдээрээ улбар шар багийг өнөв гэдэг үгийг асууя те. За өнөв гэд. Тэсээ хугацаанд амжсангүй юу болоо? Харин бөмбөг гэж бодсон чинь тэдний гарахгүй байсан. Уул нь ангийнхнанд хэлсэн чи тэднээс ян гарч өгөөгүй юу? За чиний хувьд юу нь болохгүй юу? Тий. Дуу чимээ юутай адилхан сонсогдсон? Тэс шиг. Теннис үү? Чи теннис тоглож үзсэн үү? Тоглож үзсэн үү? Оо, за чи теннис тоглож үзсэн үү? Үзсэн. Тэгвэл яг ингэж сонсогддог те. Яг тийм теннисний бөмбөгний чимээ юу те? Так зогсож байгаа. Зөв үү те? За чиний хувьд Би тест тоглож байсан. Тэгээд тест шиг сонссон. яг зөв. Гэтэ танаа багийнхан теннис гэж бүтээгүй зүгээр өнөв гээ бүтээсэн биш те. Уул нь ямар үг бүтээгчсэн бэ? Бөмбөг. Бөмбөг гэдэг үг өгчсэн байна те. Зөв. Эхний үгийн зөв хариулт бол теннис буюу одон бөмбөг гэсэн үг байж өгтүүдээ. Теннис гэдэг нь зөв байсан байна. Яг ширээн теннис сонсгосон байна тийм үү? Агта харамсалтай энэ удаа хоёр баг маань хоёулаа үгээ бүтээж чадсангүй. Теннис гэдгийг маань яг монголоор нийлэх юм бол одон бөмбөг гэж нэрлэдэг юм байна. Хамгийн анх Англи улсад үүсчихсэн юм шүү. Заа юу теннисний бөмбөг. За одоо харин үргэлжлүүлээд эхний үеийн хоёр дахь үг бэлэн өгтүүдээ. За энэ үг маань ямар үг байгаа болоо? Бүгдээрээ хамтдаа студид тоглогдох жүжигчний үйл хөдлөлийг сайтар анзаараарай. За бүгд алгадчаа жүжигчний огтод авъя. Алгадчаарай. За хүүхдүүдээ нэг үедээ нэр үг гэдгийг сайтар санаарай. Нэг үедээ нэр үг шүү үзүүлбэр маань. Нэг үедээ нэр үг юу байсан болоо? За яг одоо үг бүтээх цаг эхэллээ. За яага бок гэдэг үг бүтээсэн бэ? Багш ажиллаад байсан юм шиг санагдчихсан. Санагдсан уу? Зөв. Чиний хувьд? Үсэнд нь наалдаа тэгээс салахгүй байсан. Тэгээ наалдаад. Чи өмнө арай бог үсэндээ нааж үтсэн юм шүү дээ. Тийм. Үтсэн юм уу? Яаж чи салсан уу? Яаж салгадээ? Угаагаад оо. Нэмэргүй болохоор нь Ажилсан уу? тарц. За одоо яахт те? За чи ямар бохин дуртай вэ? Мэдгүй. Мэдгүй юу те? За чиний хувьд яага бох гэдэг үг бүтээсэн бэ? Зачлаад айлсан юм чинь те. За тэгвэл цэнгэр багийнхан яагаад хоб гэж бүтээснэ бүгдээрээ сонирхцгоо те. За сайн уу? За яагаад ийм хоб гэдэг үг бүтээсэн? За сандраад байсан болохоор. Сандраадсан болохоор өгүүлбэр зүүн бүтцээ буруу талаас нь уншигдгаа бүтээсэн юм уу те? Тий. За бох гэдэг нэг үедээ нэр үг мөн үү? Мөн. Мөн те. За чи бох гэдэг үгийг үеэр тасалж болох уу?
Болохгүй ягаад гэвэл нэг үедээ нэр үг тийм үү? За, зөөлний тэмдэгэ жоохон ичээд байгаа юм уу? Яасан бэ? Жохон сандраад. Сандраад хоббигээ уншигчлаа тий. Уул нь бас богил гэсэн юм ээ тий. Богц үү? Богшиг харагдсан уу? Харагцсан. За тэгвэл зөв хариултыг хэдүүл олж мэдэх үү? Зөв хариулт бол анхаараарай. Богх гэдэг үг байж баяр үргээ. Өгтө цэгэр багийнхаа та нар санаа зовох хэрэггүй шүү. За та нар ч үгээ амжилттай бүтээсэн. Зүгээр сандарснаас болоод яг хойноос нь уншигдахаар бүтээсэн байна тий. За амжилт. За амжилт дараагийн амжилт. Одоо харин уулбар шор багийнх маань энэ үгийг амжилттай бүтээсээр багта 1 оног авч чадсан байна. Амжилт хүсье. Баяртай. Суура. Үзэгчтэй хүүхдүүдээ бидэнтэй хамт байгаарай. Уулбар шор баг байна уу? Ямар сул юм бэ? Уулбар шор баг байна уу? Цэгэр баг байна уу? За, 3 дахь үг билүү? 3 дахь үг бол студид тоглогдох үзүүлбэрийн тусламжтайгаар олж мэдэн шүү хүүхдүүдээ. Сайн хараарай. Юу вэ? Хүүхдүүдээс анзаарсан уу? Анзаарч чадсан уу? За чадсан бол яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээгээрэй. Ав 4 3 2 1 цаг дуслаа. За, уулбар шар багийнхаа, цэгэр багийнхаа дуусгая. Үзэгчтэй хоёр баг маань нэгдүгээр маш тэнцүү өрсөлдөөнтэй үргэлжлүүлж байна. Яг одоо уулбар шар багийнхан маань вирус гэдэг үг бүтээсэн байгаа гэж байна. Харин нөгөө тал цэгэр багийнхан маань байхад чамшаа маань эргээр да. Байхад те бахтер гэдэг үг бүтээсэн байгаа харагдаж байна. За бүгдээ энэ удаа арай амархнаар нь уулбар шар багаас эхэлцгээе. За уулбар шар багийнхаа яагаад вирус гэдэг үг бүтээсэн бэ? Вирусыг хөдлөөдсэн бол. Вирус гэдгийг та вирус гэж бичсэн байгаа харагдаад байна да. Сайн уу? Сайн. За яагаад вирус гэдэг үг бүтээсэн бэ? Вирус харагдсан. Вирус харагдсан уу? Ямар амар юм бэ? Сайн уу үсгээ? Сайн. За яагаад вирус гэж бүтээсэн бэ? Вирус шиг. Вирус шиг л байсан уу? За ойлголоо. За чи гараа сайн угаадаг үстэй? Угаадаг. За чи гараа угаадаг уу? Угаадаг. Үнэн үү? Үнэн. Тэгвэл гараа угаахгүй яах вэ? Вирус үүснэ. Вирус үүснэ те. За тэгвэл хэдүүлээ цэгэр багийнхныг харъя. Цэгэр багийнхан маань бахтият гэдэг үгтэйсэн те. Сайн уу? Сайн. Ягаад бахтияр гэдэг үг бүтээч вэ? Бид нар сандраа тэгээд Сандраадсан уу? За чи? Одоо ч сандарч байна уу? За, чиний хувьд. Та ч ангаараа сандарсан байгаа юм шүү те. За, эхлээ чи юу ч өглөө гараа угаасан уу? гараад. Мондөг байна. За, чи гараа угаасан уу? Мондөг. За, дэ үсгээ сайн уу? Сайн. За, яагаад бахтер гэдэг үг бүтээсэн бэ? Нөгөө. Бахтер шиг харагдсан мó? Аха. Тэгсэн үү те? За, чиний хувьд. Намайг дуудаад байсан. За, зөв хариулт юу байсан бэ? Тийг олж мэдгээд байлаа уу? Вирус гэдэг үг байжээ.
Гэхдээ вирусгээ бичсэн шүү дээ та хэд. Уугаар бичсэн байсан юм шүү. Вирус байсан юм биш те. Вирусгээ бичсэн биш. Вирус биш наараа вирус байгаа үстэй тийм ээ нөө. Вирус вэ нөө. Тийм би. За чи нэг вирус гэдэг үгээр таслаа үзүүлчих. Вирус. Оо яг зөв хөхтүүд ээ. За тэгвэл бүгд хамтаа вирус гэдэг үгийг үгээр таслах уу? За 1 2 3 и вирус. За бүгд хамтаа тэгвэл энэ вирус биш яг зөвөр нь вирус гэж бичиж үзэх хөхтүүд ээ. За тэгвэл уус гэж наашаа гараад ирээч. Үс их суучих. За ингэсэн байвал яг вирус болох нь шүү дээ. За үеэр тасраад нэг зогсчих. Вирус гэж тасраад зогсчих. Оо, үеэр тасруул ингэж харагддаг байх нь тий хөхтүүд ээ. Зөв үү? Вирус гэж тасардаг байх нь тийм үү? За баярлаа. Ингээ багуудаа дараагийнх нь үед амжилт хүсье. Хөгжилтэй өсгөн нэвтрүүлгийн 1-р байс улбар шар баг маань 1 оног амжилтаа авч чадсан бол цэнгэр багийнх маань хараахан оноо авч чадсангүй. Гэхдээ зүгээрээ яг одоо түргээлгээл хөвгт байна уу? Гар өргө өөр юм бэ? За би үсэг гараад ир. Цэнгэр багийн би үсэг. За харин улбар шар багаас түргээлгээл хөвгт байна уу? За хагасын үсэг гараад ирээ. За сайн уу? Сайн. За чамаа хин гэдэг вэ? Уганбаатар. За Уганбаатараа чи түргээлэг мэдгүй? Мэднэ. За тэгвэл чи биднэрт гоё түргээлэг хэлж өгөөч. Таны нэр таны нар. Үгүй таны нэр таны нар, таны нэр таны нар, таны нэр таны нар. Ямар мундаг юм бэ? Улбар шар багийнхан байна уу? Таны нэр таны нар, таны нэр таны нар юм уу те? За тэгвэл хоёулаа цэнгэр багийнхаа найзаас сайн уу? За чамаа хин гэдэг вэ? Айда. Айда гэдэг юм уу? Тий. За чи түргээлэг мэдгүй? Мэднэ. За бид нар түргээлэг хэлээч. Эрэгтэрэлээр галуугаар уралдана. Оо ямар хурд хэл за 3 удаа хэлчих. Эрэгтэрэлээр галуугаар ирэлнэ. Эрэгтэрэлээр галуугаар ирэлнэ. Эрэгтэрэлээр галуугаар үргэлжлэн цэнгэр багийнхан байна уу? За тэгвэл энэ удаа бидний хэлэх түргээлэг бол хов ямаа чаг хундан хон тог гэсэн үг юм байна. Энийг нэг удаа хэлээд 3 удаа хурд хэлнэ. Хов ямаа чаг хундан хон тог хов ямаа чаг хундан хон тог хов ямаа чаг хундан хон тог. Ойлгомжтой юу? Ойлгомжтой юу? За хэлэхүү. Тэжэлсэн үү? За эхлээд нэг удаан хэлчих. За. Хов ямаа чаг хундан хон тог. За одоо 3 удаа хурдан шүү. Хов ямаа чаг хундан хон тог. Хов ямаа чаг хундан хон тог. Хов ямаа чаг хундан хон тог. Вуу! Баяр үргээ дэмжээрэй. Ямар мундаг юм бэ? За. Одоо цэгэр баг. Хов ямаа чаг хундан хон тог. Хунд ямаа чаг хундан хон тог. Хунд ямаа чаг хундан хон тог. Хунд ямаа чаг хундан хон тог. Баяр үргээ хөхтүүдээ. Үзэгчтэй хөхтүүдийн анхаарлаа хандуулаарай. Яг одоо хөгжилтэй үсэг нэвтрүүлгийн 2-р үе. Энэ бол намайг олоорой. 2-р үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Цэгэр багийнхан байна уу? Улбар шар багийнхан. Цэгэр. Улбар шар. Бүү! Яг одоо үзэгчтэй улбар шар багийн асуулт цуг сурагчийг тайснаа өрж байна. Вүү! Одоо харин цэгэр багийн асуулт хариулт 3 сурагчийг өрж байна. За асуулт цугтаа бэлнэ үү? Бэлээ. Асуултанд хариулахдаа бэлнэ үү? Бэлэн. Асуултыг тавихын өмнө бүгдээрээ хамтаа улбар шар багийн асуултыг хариулт болсон нууц үсгүүдийг тайснаа өрье. Үсгүүдээ гараад ирээрэй. Хүү нэг үсэг байна. 2 3 4 5 6 7 8 9 үсэг байна. Хүү. Холбоо юм шиг байна те. Яна, давгүй цэгэр багийнхаа сандарч гэнэ үү? За ингээд нийтдээ 9 үсэг юм байна шүү. Заа ёо. Холбоо юм байна. За одоо харин асуултыг сонсох уу? За бидэнд асуулт хэлж өгөөрэй. Ном сумны дүрж хийх ширэн савыг юу гэдэг вэ? Үгээ олоод осон үгээ тайлбарлаарай. Асуулт ойлгомжтой юу? Нуун сумыг дүүрж ирдэг ширэн савыг юу гэж нэрлэдэг вэ? Хариултаа олоод хариултаа бас тайлбарлаарай гэсэн байна. Яг одоо цагийг эхлүүлцгээе. Нийтдээ 9 үг юм байна.
Ном сумыг бүрч хийдэг ширэн савыг юу гэдэг вэ? Хариултаа олоод мөн тайлбарлаарай гэсэн байна. Ном мөн. Цаг дууссан байна. За хариултаа олсон уу? Олоогүй юу? За тэгвэл бүгдээ хамтаа үсэг нээх боломж ашиглах уу? За 9 үсэг байгаа болохоор бүгдээ 3 үсэг нээх боломжтой. За тоогийн нэлээр 1 2 3 4 5 6 7 8 9 аль үсгийг нээх вэ? 3-т. Эхнээсээ 3 дахь үсгийг нээ. Үсэг байна. За одоо өөр дараагийн үсэг аль үсгийг нээх вэ? Хэд үсгийг нээх вэ? Сүүлийнх нь. Хамгийн сүүл энэ үсгүү. За хамгийн сүүлийн үсгийг нээж харуулъя. Ямар үсэг вэ бүгдээ харъя. Ийм үсэг байна. Одоо ахад нэг үсэг нээх боломж байна. Аль үсгийг нээх вэ? Эхнийх нь. Хамгийн ихний үсгийг нээлээ. Ингэснээр бид бүхэнд ис үсэг, а үсэг, им үсэг гэсэн 3 үсэг нээлттэй болсон байна. Та бүхэн хоорондоо ярилцаарай. Цагийг эхлүүлцгээе. Ном сумыг хийдэг ширэн савыг юу гэдэг вэ? Хариултаа олоод мөн тайлбарлаарай гэсэн байгаа тий. За. Бод хугацаа явж байгаа хоорондоо ярилцаарай 3 үсгээ. Ис үсгээ, иш үсгээ, ч үсгээ. Юу яаж болох вэ? Исээр эхлээд а үсэг орсон тэгснэ имээр төгссөн холбоо үг байх гэдэг тий. Цаг дууссан байна. Хариулт олж чадсан уу? За чадаагүй бол ангийнхнаас тусалцаа авах уу? За ангийнхнаа шууд мэдж байгаа хөлтөл гараа өргөд гарч ирээд хариулаарай. Мэдж байгаа юу? За тэгвэл гараа дээр би үсгээ. Наач гарч ирээд хариулаарай. За микрофоноо барьж агаад тийшээ харж агаад хариулчих. Харваасан. Зүг үү? Дүн. За буруу хариулсан байна. За тэгэхээр бүгдээрээ хамтдаа зөв хариултыг олж мэдгүй хүмүүс ээ. За тэгвэл бүх өснүүдийг нэгэд харуулъя. Цэгэр багийнх маань 3 боломж ашиглаад хараахан хариулж чадсангүй. Саадаг нуум гэсэн холбоо үг байсан мэн тийм үү? Тий. За цэгэр багийнхаа мэдэх байсан мэн үү? Мэдэхгүй байна уу? За тэгвэл бүгдээрээ улбар шар багийнхаа тайлбарыг сонсъё тэхөө. За тайлбарлаад өгч. Хариулт. Чинсэн хөхийг амраадагтай ижил. Үнэний хөх эхийн хөхийг амраадагтай ижил. Номны хөвчийг амраахын тулд саадаг гэж нэрлсэн. Саадаг нумаа тайлбарлая. Сал онгоцноо салбуул далай дунд. Саадаг нумнаа салбуул дайсны дунд. Сайн морноо салбуул талын дунд гэж ертөнцийн 3-т гардаг. Энэ ертөнцийн 3-т амраасан нумыг гаргаад хөвчийг чангалаад зэр зэвсгээ ахсаад дайсны дунд орно. Саадаг нумнаасаа салж болохгүй гэсэн үг юм. Гэсэн үг вэ тийм хүмүүстэй ийм ертөнцийн 3 байд юм шүү дээ. Сал цавнаасаа хаагцуул далайн дунд, саадаг нумнаасаа хаагцуул дайны дунд, сайн морноосоо хаагцуул талын дунд гэсэн ийм ертөнцийн 3 байд юм шүү дээ. Тэгэхээр аливаа ном сумыг хийдэг ширэн савыг саадаг нум гэж нэрлэдэг юм байна. Ойлгосноо хүмүүс? За бид бүхэн ийм гайхалтай танин мэдгүй асуулт бэлтгэж ирсэн. Улбар шар баяхандаа бүгдээ баяр хүргэе хүмүүс. Яг одоо цэгэр багийн асуулт асуух сурагчийг өрж байна. Сайн уу? За номинчон гэсэн үү? Химлээ хоёул танилцсан шүү дээ. Чи ангийн дарга гэсэн дээ. За тэгвэл хоёул хамтдаа улбар шар багийн асуултанд хариулах сурагчдыг өрөх үү? Яг одоо улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг өрж байна. За үсэг, үсэг, тэ үсэг байна. Сандарч байна уу? Анги дээр бэлдсэн үү? Бэлдсэн. Зөндөө бэлдсэн мэд номоо сайн уншсан уу? Уншсан. Яг одоо цэгэр багийн асуултын хариулт олсон нууц үсгүүдийг харъя тэхөө. Нууц үсгүүдийг өрж гараад ирээ. 1 үсэг байна. Гүгэрэ. 2 дахь үсэг 3, 4, 5, 6, 7 үсэгтэй хариулт байх нь тийм үү? За тэгвэл яг одоо асуултаа сонсгоо. Сонсъё. За бидэнд асуултыг хэлж өгөөч. Морь мал бие толгоогоо сэгсрэн хөдлөхийг юу гэдэг вэ? Морь мал бие толгоогоо сэгсрэн хөдлөхийг юу гэдэг вэ гэсэн асуулт байна. Асуулт ойлгомжтой юу? Ойлгомжтой. Цагийг эхлүүлье. За. Олцоо. Бэлнэ үү? Бэлэн. За тэгвэл хариулт бол Шилгээх. зөв үү? Зөв байна баяр хүргэе. За өсгөө нэгэ харуулаарай.
За туслаарай найз нь. Оо зү. Шилгээх гэдэг юм шүү дээ хүүхдүүд ээ. Асуултынхаа хариултыг тайлбарлаад өгөөч төхөө. Мал амтан бие толгойг ингээд хөдлөхийг хэлж байгаа. Өмнө номон дээрээс уншсан уу? Уншсан. Тийм үү, номон дээр гард юм уу? Гардаг. Яаж хөдөлт юмэр? Бүгдийг ингэж Ингэж хөдөлт юм. Толгоогоо ингээ хөдлөхийг шилгээх гэдэг юм шүү дээ. За. юм биеэс хэсэрхий. За. Асуултанд амжилттай хариулж багта 5 хоног авч чадсан Улбар сар багийнханд амжилт хүсье. Та нар 5 оны эцэст боллоо. Харин бид бүхэн ийм гайхалтай танин мэдгүй асуулт бэлдэж ирсэн. Цэнгэр багийнханд бүгд алгаш баяр хүргэе. Баярлаа. Ингээд 3 дугаар үе үсгээр наадий. 3 дугаар үе. Үсгээр наадий. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр айлбад хамгийн олон үг бүтээж чадах байна. Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Яг одоо Улбар шар багийн үсгээр наадаш 3 сурагчийг тайснаа урьж байна. За гараад ирээ. Өсөг, Ж өсөг, О өсөг. Сайн хүүхдүүд ээ. За цогроо. За бэлэн үү? За бэлэн бол яг одоо Улбар шар багийн үсгээр наадаш 3 сурагчийн гэрээ даалгаврын үсгүүдийг хараад хөө. Гараараа. Гүүгээрээ. Энэ үсэг ямар юу вэ? Хагаси. За эдгээр 7 үсгийг та бүхэн 1 минутын хугацаанд самбар дээр бичээд 2 минутын хугацаанд тайзан дээр амьдуулнаа. Бүтээсэн үг болгоны тоогоор 1 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цагийг эхлүүлье. Цаг дууссан байна. За, одоо та бүхэн 2 минутын хугацаанд ногоон тайзан дээр амьдлал ойлгомжтой юу? За, бэлэн бол эхлэе. Нар гэдэг үгийг авлаа. Наал гэдэг үгийг авлаа. Гэдэг үгийг авлаа. Гэдэг үгийг авлаа. Ам гэдэг үгийг авлаа. Мал гэдэг үгийг авлаа. Ар гэдэг үгийг авлаа. Ал гэдэг үгийг авлаа. Ор гэдэг үгийг авлаа. Од гэдэг үгийг авлаа. Нэр гэдэг үгийг авлаа. Тэ гэдэг үгийг авлаа. Ном гэдэг үгийг авлаа. Сам гэдэг үгийг авлаа. Та бүхэн бичих шаардлагагүй шууд хийж болно шүү. Уйган байтар чилмэг. Өөр гэдэг үгийг авлаа. Том гэдэг үгийг авахгүй мэ шүү. Ороо 2 1 цаг дуслаа. За ангидаа бэлдэж үзсэн үү? Жоохон бэлдсэн үү? За тэрнээс ялгаатай байна уу? Тайцсан дээр яг ирэхээр жоохон сандард юм байна уу? За чиний хувьд ямар вэ? Амар сандарсан уу? За чи ямар үгэнд оролцсон? Нэр
Ямар олон үгэнд оролцсон те? За, ир үсгээ сайн уу? Сайн. За чи ямар үгэнд оролцсон? Ролк. А? Ролк. Ролко. Ролк гэдэг үг бүтээгээ үтээ бид нар. Чи хаанаас гараад ирв? Чи нойр гэдэг үгэнд оролцсон шүү те? За зөв. За энэ үсгээ чи ямар үгэнд оролцсон бэ? Нар. Нар. Нар нойр гэх үгнүүд оролцсон те? Улбар шар багийнхан маань нийтдээ 3 дугаар үеэс нар, нал, ай, ой, ам, мал, ар, ал, ор, ол, нойр, лой, ном, лам, ойр гэсэн нийтдээ 15 үгийг амжилттай бүтээж 15 оног цогтолж чаджээ. Тэдэнд баяр хүргэе. Яг одоо тайзан дээр цэгэр багийн үсгээр наадагч 3 сурагчийг өрж байна. Дэн. Бэлэн үү? Бэлэн. Бэлэн бол та бүхний даалгаврын үсгүүдийг өрж байна. За, зэ үсэг байна. Хагси, ис, тэгээд хэ, о, а, цэ гэсэн нийтдээ 7 үсэг байна. Бэлэн үү? Бэлэн. Цагийг эхлүүлье. Цаг дуустаа. 2 минутын хугацаанд тайзан дээр амьдлуулсан бэлэн үү? Бэлэн. За, эхлэе. Хурдаач. Айх гэдэг үгийг авлаа. Хивсгэн яваарэ. Хив. Хивсгэн. Цай гэдэг үгийг авлаа. Цай Цай гэдэг үгийг авлаа. Хос гэдэг үг. Хос хоёроо. Хос гэдэг үгийг авлаа. Хац гэдэг үгийг авлаа. Зах гэдэг үгийг авлаа. Ах гэдэг үг. Ах гэдэг үгийг авлаа. Хугацаа хангалттай байгаа. Ой гэдэг үгийг авлаа. Бич шаардлагагүй шууд хэлж болно шүү. Цох гэдэг үгийг авлаа. Цас гэдэг үгийг авлаа. Зах. Зэ авчих штэ. Хас гэдэг үгийг авлаа. Цаг дуслаа. За ямар үгэнд оролцсон? Зах гэдэг үгэнд оролцсон байна те. За, үсгээ. Ангиараа бэлдсэн үү та идэхтэй? Бэлдээгүй. Ямар ч жоох бэлдсэн. Ангидаа бэлж үтсэн үү? Тэгээд санахгүй энэ ямар үсэг. Тийм үү. Ангидаа хэдэн оноо авч ирсэн бэ? Санахгүй нөө. За, чиний хувьд мэдгүй нөө. Ангийн дарга ямар амар сүн яхаар мэддгүй юм бэ? Зэ үсгээ ямар үгэнд оролцсон? Би юу сайн мэдэхгүй. Бүр сандарсан байна уу? Тий, гогт жоохон хөлөөйгөө гიშгцэн. Оо, тийм үү. Одоо зүгээр үү? Зүгээр. Одоо хөлөөнийг хөдлөөд үстэй. Одоо зүгээр ш. За нөгөө хөлөө. Доголж явна. Чи юу? Жохон доголно. Танаас ч тэгвэл ингээд ерөөд жоох юм бэртлэгийн талтай байгаа болохоор л ер нь өнөөдөр жоохон таарга оролцож байгаа юм шүү дээ. Манайхан ялсан байгаа. Ол ялцсан байгаа. Нөө авахс. Хөлн зүгээрээс 25 он авчих гэж юу? За чи хөлөө зүгээр болохоор ирэн шүү заяа. Ойлгосноо? 25 оноо авах шүү. Өвдөгөө шүү. За одоо ингээд гурлаа нэг 50 харъя да. Өөр ямар үг бүтээж болох байсан бэ харъя. Хайс гэдэг үг бүтээж болох юм шүү дээ. Тийм шүү дээ. Хайс гэж үг бүтээх боломжтой байсан юм шүү дээ. За. Цог гэж хэлсэн.
Биш зогсгож байхгүй. Уг нь би мэдчихсэн байхгүй юу? За. Даан чи эднэр болохгүй штэ гэдэг амар. Тийм үү. Тэгвэл бас жоохон тактик алдсан мэт хоорондоо сая ярилцааг байна те. Цэгэр багийнхан 3 дугаар байс нийтдээ айх, зай, цай, хай, хос, хаз, зах, ах, ой, цох, цас, хас гэсэн нийтдээ 12 үгийг амжилттай зөв бүтээж 12 оног авчаа баяр хүргэе. Одоо харин тайснаа 2 багийнхаа багш нарыг өрж байна. Алгаж өгтөө нөө. За цэгэр багийн багш. За тэндээс улбар шар баг сайн уу? Сайн уу? За. Би цэгэр багийн багшиг бүр юм настай хүн ирэх юм болов гэсэн чинь. Сайн ахын дөө. Сайн байна уу та? За сайн байна уу? За та сэтгэл ямар байна? Тайсны араас харах хүүхдүүд ээ. Юм гоё байлаа. Тэгээд энэ айгу шин содон зүйл бид нар туршиж үзэж байгаа болохоор яг уу тий сэтгэл хангалуун. За та хэд хичээлтэй багшилж байна? Би одоо 4-р хичээлдээ багшилж байгаа. За. Тэгээд энэ ангаа шинээр дааж аваад бүхнийг ингээд шинээс нь хэлж байгаа болохоор хүүхдүүдтэйгээ хамт өсөн дэвжээд явж байна. Яг анхны шавнар юм биш үү? Тэгээд эднэртэй айгу хайртай. Ой. 10 жилийн дараа гэхэд ахыг туршлагатай багш болсон тий. Тэгээ манай хүүхдүүд ч гэсэн том болоод их юм дуулах хаа. Тий. За сайн байна өгшөө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдүүдээ яг тайцны араас харах ямар байв? Муу налахаас ирж оролцож байгаа шүү дээ. Манайх бол Эрдмийн аймаг цогцбор сургуулийн 3-ын Е анги энэ сурагчид энэ нэвтрүүлэгт оролцлоо. Хүүхдүүдэд харахад бол үнэхээр бахархалтай баярлж ялаа. Бас тэнд бас нэг алдчих вэ, яаж вэ гэдээ сэтгэл аягүй догдолж ялаа. Энэ хүүхдүүд манай миний отгон шамнар байгаа. Та одоо ингэж тэтгэвртэй гарах юм уу? Энэ одоо 3 дугаар анги гэдэг чинь 4 5 гэдэг 5 дугаар ангид төсгөөд би тэтгэвртэй гарна. Оо ямар гоё юм. Тэгвэл манай нэвтрүүлэгч өнөөдөр чинь нэгэн шин зүйлийн залгамж алаа, нөгөө нь болохоор залгамжлага өгж байгаа ийм гоё юм болж байгаа юм шүү дээ. За ямар гоё юм бэ үзэгчтэй. Одоо харин 2 багийнхаа багш нарт бүгдээрээ хамтдаа манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг их хэл соёлын дээдлцгийн ураатай анд хэвлэлийн газраас явуулсан номын бэлгийг гардуулахад таатай байна. Багш нар маань энэ номыг ангийнхаа номын санг баяжуулаарай гэж байгаа юм шүү. Баяр хүргэе багш нараа. За та ангийнхаа номын санг баяжуулаарай. За. Цэгэр багийнхаа багштай хайртай юу? За, манай улбар шар багийнхаа багштай хайртай юу? За тэгвэл яг одоо цэгэр болон улбар шар багийнхныг бүгдийн тайснаа урьж байна. За бүгдээрээ гараад ирээрэй. Үзэгчдээ ингээд 3 үеийн нийлбэр оноогоор цэгэр баг маань 12 оног авч чадсан бол улбар шар баг маань 21 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. За ингээд Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамт олонд бяцхан сурагчдын маань авиац чадварыг хөгжүүлж, уран зориг нэмж байгаад нь талархаж манай ангийн хамт олноос хөгжилтэй үсэг гэсэн энэхүү дурсгалын зүйлийг өгье. Ямар гоё юм бэ? Босоо монголч гэрсэн байна шүү дээ. За баярлалаа. Хөгжилтэй үсэг Эрдмийн аймаг сургуулийн мөнхтөл агштаа 3-6 гэсэн ийм гайхалтай зүйлийг өгсөн байна. Бүгдээ баярлалаа. Бид үнэхээр нэг өдрийг хамтдаа ичтэй хүчтэй өнгөрөөж эхлэлийнхаа эрдэнэсээ сангаар аяллаа. Тийм ээ хүүхдүүдээ дараагийн дугаараар дахин уулзлаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч анд хэвлэлийн газар их хэл соёлоо түгээцгээе.